За энэ хорвоо дээр хүмүүс бол янз бүрийн төвшөнд амьдарч байгаа. Танаас илүү ч хүн байна, дутуу ч хүн байна, илүү их бүр ингээд баян татгалан бүр хязгааргүй орлоготой ч хүн байна. Тэгээд энэ төвшнүүдийн хүмүүсийн гол ялгаа гэх юм бол хэр их хичээснээсээ ялгаатай гэсэн үг байхгүй юу? Магадгүй төрсэн цагаас эхлээл баян татгалан одоо амьдралд амьдарч байвал тэр хүн өмнөх насандаа буюу урд насандаа маш их хөдөлмөрлсөн, ажилласан, зөв амьдарсан хүн гэсэн үг. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна гэхээр та тэр хүмүүсийн авсан зүйлийг авахын тулд хичээх хэрэгтэй. За жишээлбэл дөнгөж төрснөөс шууд ингээд 3 4 хэлтэй хүн болж төрдгөө штэ. Тэгэхээр зарим хүмүүс 3 4 хэл сурцсан байж штэ. За тэр хүнээс хуур авьяас байж болно. Гэхдээ та өнөөдөр хичээж эхэлснээрээ хэсэг хугацааны дараа та чаддаг болох байхгүй юу? Гол нь тэр зүйлийг хэр их хүсэж байгаагаас шалтгаална. Би одоо энэ нэг хэл дээр л аягүй жишээ авах дуртай. Та хэл сурснараа энэ нийгэм энэ глобалчлагдсан нийгэмд бол амьдрахад маш чухал нөлөөтэй юм шүү. Тийм учраас та сурах хэрэгтэй. Тэгээд сурцсан хүмүүсийг хараад гой чөлөөтэй хоорондоо ярихаар оо ямар гоё энэ угаасаа авьяастай юм байна гэж бити бод. Тэр хүн хичээсэн таныг зүгээр ингээ гоё юм аа гэж хэлээ сууж хахад тэр хүн 2 үг уншаад орчуулад хэлж үзээд зүгээр ядаж өдөрт 5 үгийг зөв дуудлагатай нь хэлж үзээд орчуулад ийм утгатай юм байна гэчээд 30 минут англи хэл дээр бичлэг үз. Тэгхийн бол та сурах байхгүй юу? Хичнээн тэнэг хүн байсан ч за яг тухайн цүмийг сурах хугацаа нь өөр, хүн болгон дээр өөр. Тэгтээ та чадна. Ерөөсөө чадах байхгүй юу? Хинч чадна. Миний яриг сонсч чадчих л байгаа бол та ерөөсөө чадна. Тэр тухайн зүйлийг сурч чадах байхгүй юу? Та инженер болж гин, эмч болж гин. За гайд аялал жуулчлалын менежер болж гин, ерөнхийлөгч болсон ч болно. Гол нь тухайн зүйлээ эхлээд зорилго болгоод тэгээд тэрэнд одоо шаардлагатай бүх нөгөө шаардлагууд байгаа штеп. За ингээд гадаад харилцааны менежер ажилд авнаа. За тийм сургууль төгссөн, тийм юм ур чадвартай байх хэрэгтэй гэдэг нэг шаардлага байдаг штеп. Тухайн хүсэж байгаа зүйлийн шаардлага. Тэр шаардлагуудыг нэг нэгээр нь та сур. Өдөр болгон хичээгээд тэр шаардлагуудыг ингээ эхнээс нь сурах байхгүй юу? Таны зүгээр сурах цаг хугацаа л өөр учраас одоо ингээ хүмүүсээс ингээ арай хоцроод байгаа юм санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ та сурч эхлэхэд айгүй чухал. Өнөөдөр эхлэхгүй бол дараа нь хизээч биелэхгүй. Нэг жишээ байдаг да. Нэг эхнэр нөхөр хоёр ингээд 15 жилийн турш байшинд одоо ингээд бариад одоо багаар одоо мөнгө оруулаад бариад 15 жилийн дараа ингээд байшин гараад ингээ гоё нэгэ зогсож ирсэн чи өөр хүн хараад тэгдэг байхгүй. Одоо ингээд 15 жилийн турш ингээ хийгээд тахтай яах вэ тийм гэж юу байдیں۔ Гэхэд нөгөө хүн нь болохоор 15 жилийн өмнө эхлэегүй байсан байгаа байхгүй. Одоо тэр хүнд байшин байхгүй 15 жилийн турш юу ч хийгээгүй. Тэгэхэд нөгөө хоёр маань 15 жилийн турш багаар хийгээд одоо үр дүнгээ ингээ хараад бүр нэмсгэлээд ад жаргалтай тухайн зүйлийг ингээ хараад зогсож байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хийдэг хүн байх уу? Эсвэл зүгээр хараад гоё юм аа гэд зогсдог хүн байх уу? Тэрийг бодох хэрэгтэй. Тэгээд та одоо юу хүсэж байгаагаа бүр тодорхой болго. Гэхдээ хүсэхгүй байгаа зүйлийг хүн хийж чаддгүй, хийж хүсэхгүй. Тэгээд тэр хүсэж байгаа зүйлээ тийм чухал уу? Одоо миний амьдралд ямар хэрэгтэй гэдгийг сайн бодож байгаа тухайн зүйлээ зорилгоо болгоорой гэж хэлмээр юм. За тэгээд амжилт хүсье. Хийж эхлээрээ хичээх хэрэгтэй. Хичээж явдаг. Хэрвээ би ингээд баг зэрэгч гэсэн хичээгээд ингээд арай их судлаад уншаад ингээд ойлгоогүйсэн би өнөөдөр ингээд Австралид ирээд ингээд амьдрахгүй байхгүй юу? Жохон ч гэсэн хичээсэн тэрнийхээ төлөө маш их ингээд зүтгэсэн. Тэгээд ирсэн байгаа байхгүй юу? Ядаж оюун санаагаараа би энэ Австралид ирсэн байна. Ямар гоё юм бэ гэд секрет буюу нууцыг өөртөө хэрэгжүүлээд төсөөллөө бодит олгоод тэгээд тэрнээс урам аваад хийх урам зоримоо аваад англи хэлээ сураад тэгээд хийх шаардлагатай бүх зүйлээ ингээд сураад ингээд хүрээд ирэх тийм
хүч заа яг хүчийг өөртөө авч чадсан байгаа байхгүй юу. Тийм учраас та хүссэн зүйлээ авч чадна, авахын тулд хичээх хэрэгтэй, хийж эхлэх хэрэгтэй, төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна. За тэгээд анхаарал тавин бичлэг сонссон баярлалаа. Bye.